Аянгат та алдраа хэлнэ үү? Наби хатан. Наби там бийж. Аянгат бийж гэдэг чинь хатан гэсэн үг үү? Наби хатан. Баг хатан гэсэн үг. Аянгат таныг Хувлаа хааны үеийн түүхийг тодолж өгөөч гэж урин залсан юм. Наби хатан ямар түүхийг вэ? Аянгат бидний хийж буй хатан судрын үйлэнд Чимбаа хатан ирж Хувлаа хааны тухай альцсан. Тухайн цаг үеийн нийгмийн байдал түүнд хаттын оролцсон үүргийг тодолж өгнө үү? Монгол хатад ямар үйл хийсэн юм бэ? Хувлаа хаан гэж ямар хаан байв? Алдаа оноо нь юу байсан юм? Та хэдийд ирж хатанд өргөмжлөгдсөн бэ гэх мэтийг айлдаж өгнө үү? Наби хатан. Чимбаа хатныг ах уу их хатан болон өргөмжлөхөд тэрээр намайг баг хатан болгон өргөмжилжээ. Их нутгаас Хонградын отгоос ёсолж авсан болно. Учигта хаадын алтан язгуурын хэлхийг юр салгаж боломгүй. Энэ хоёр отог аймгийн эрх хүйн холбооноос эрхт төрийн хаанд хүүд төрнө. Би бэр баг ясан язгуур бахтан анчин гарлын охин. Иймээс их хаттын мөхсаг залхамгүй гэж бээж намайг Хонгородоос татаж хатан болгосон ясан бэ. Ирэх цагийн хатуугаар хаан төр самуурч эндээ цугласан хаттын үрсийн хооронд дайн хийхийн цагт хаттын мөхсөө илүүтэй нэр хүндтэй байна гэж Чимбаа хатны ишийтгсэн үйл надаар мөр болсон өчгтэй. Эрхүү төртэй ханилсан би эмийн жаргалыг үдсэнгүй. Төрхүй төртэй ханилсан би төр улсын түшээ гэдгээрээ л нэг насыг өнгөрөөж эрхлэх хайр эхийн сэтгэл хоёроор дутаагүй бибээр эрх хүмүүн хань хүмүүн гэдэг ёсыг ер үтсэнгүй. Төмөр хан мэт хэрэм цайзад төвгийг арилгах хатан болсон бибээр төрүүлсэн үрээ хүртэл дэрэгдээ өсгөж чадахгүй төтгөртэй хатуу амьдралыг үтсэн чиг Монголын хаттын суу ухаан хатуужил төвчээрийг үзүүлнэ гэж нулимсыг нудраганд нууж төрийн хатуг тэгшилсэн. Хан хүүд жонодыг санаанд лугаагаар төөргөөс хазаалгах гэж төшмөнд ноёд самуун хутгаж Монгол жонод Монгол ёсны хөвүүдэд үзэгсэлэнтэй гоо юмс огтыг үзүүлж гэргийд бүсгүйчүүдийг сонгуулж татаас эмийн жаргаланд тавилан төөргийг нь боснуулахыг оролджээ. Үүнтэй Чимбаа хатан тэмцэлдэж намтайг хатан болгож энэ хан хөвүүдийг Монын ёсон дор Монгол ёсон дор сурга хэмээн даалгажээ. Гэвч хоёр Монголтны дундаас төрсэн хөвүүдийг тэр нутагтаа эрен тодорч эгмэн ургахын цагт нь хязгаар нут өрөөцүүлж тэнд нь хороох үйл ариунтай болох шинжтэй. Уухай барьж, өрх тавьж, дараа нь дөнгөлж байгаад цадтал засалдаг лугай адил хошног бүснөөс идэх хорт зэвхүүл адил урьж зааж өргөмжилж энхэн нутагтаа ойр төр улсыг аваачин ах үед төмөн Монгол ардыг минь боснуулж бутаргаж эртээ Монголыг минь зэв дидүүлж гоод татуулж өгөөрөөлөхийг хичээсэн билээ. Ухаанд хатад ухаанд өвгдийн улаар ирээ түшиж чадах Монгол хатны суу зал зол гурваар цөөн хэдэн ногон мөрсөө цөллөг нутагтч би даах эртээ болгож хүмүүнжүүлсэн энэ нэгэн гавьяа буй. Үүгээрэл би түүхэнд үлдсэн үү гэхээс өөр надад бахархаж баясах бас хөө тайлж тайтруулах түүх алгаа. Би бэр хөх улсын 9-р онд ан хатан болсон. Нанхиадаар бол улсын хэдэн улс суурь болж байгаагаар тоолдог. Тэр лугай адил Юан улсын 9 дахь жилд хатан болсон билээ. Мөнхүү, Ковлай, Ориг бүх, Хөлөөгээ эд бүх дээд дөрвөн хаан язгууртан дэлгэр төмний алтан ургийн холбоотон алтан бүсдний үр хүүхдүүд бултаараа өчүүхэн ахуйгаас өсөх хэр болтол жөндөөгийн нутагт өссөн торинжээ. Суутаас ирсэн сорготон хатан сургаал үгсийг харамгүй хэлж орчлон хорвоог таниулсан ч олох зүйлээс гадантай огоорсон зүйлс ч бас буй. Энэ нь юу хэмээвэл цусан тусгаар тогтнолдож халдаж эд алтан бүстнүүд толвайн угсааныхан эрэх цагт алтан ургийнхаа том түшээд болох аана арсалдуулбал хаан болохч ар их хүчин байна гэж итгэсэн алтан улсын сайд түшмэд
Тэдний дотор өөрийн үзэсгэлэн тогтоо гэргий болгож их хатад болгосон. Үүний дараагаар цэрэг зэвсэг, эд юмбүг арвинтай өгч хүчээр жанжин болгосон. Төр улсын цэргийн дийлэнх ахуйд нь төмөртэй Алтан улсын жанждаас нилгээтэй буюу арвин оруулсан гэх дотоод самууны үзэгдэд нилээд байжээ. Монголжуу биш, Нанхиаджуу дайн тулааны аргатай, мөнтэй нууц зэвсгийн аргатай байжээ. Үүгээр жанжин ухаан ирлэгдэж болохч Анаал ар нь бас нэхэлтэй байсан юм. Мөнхөө буюу мөнх хааны хаан ширээг залгаж төр улс төвхөн олоход энэ арыг зэхэж байсан. Алтан улсын ул сайдууд эндэл хүч төрж өөрийн тусгаар улсыг олж авахыг хичээнгүүлсэн. Иймээс мөнх хааныг санаа югаар өөгшүүлэх буюу Хөх хотын нийслэл болох тэр балгадыг барьж эхлэхэд энэхүү санаагаа төв болгож хүч болгосон юм. Энэ балгадыг үзэсгэлэнтэй сайхан болгож ол зэдээгээр дүүрэн байлгах гэж дэм өгч байж сүртэй сайхан балгас байгуулсан. Ингээд аюулыг төр улсаас зайлуулад болох ахуй хатал түүнээс илүү шунсан ихэс сайдууд Кавлай хааны нэрийг барьж Хотготуу хаанд өргөмжилсөн. Ганц хаан үгүй гэж хэллээч дор нь бүх сайд тийм гэж хэлээд хаан болдог тавиланг тэнд үзүүлсэн юм. Ахтайгаа, арантайгаа эвлэгч биш, муудалцагч биш, энхэн ардаа хаягч биш, олохч биш болсон. Инхүйд ородолгүй мөнх хаан учир битүүлгээр өөд болсон. Ингэж хаан болгосон суурийн чимээгүй байсан олон заалт ёсоор мөнх хааны зарилгаар ариг бүхийг хаанд өргөмжилсөн. Ёсыг эсэргүүцэн түмэнд цорайтуулж Кавлай хааныг Хотготуу Монголын хаан болгож тусгаар усаа байгуулж тугт тугаа нэгтгэж нүүдэлчин дорны хаан биш нүжит цустан бүхний хаан болно гэж өргөмжилж золсон юм. Ариг бүх бол нүүдэлчний хаан. Харин Кавлай цэцэн бол нүжтэн бүхний хаан гэж ингэж ялгуурлаж дотоод самуун илгээсэн учиртай. Хаан хүмүүн дан биеэрээ хатан хүмүүн дан биеэрээ ямар ч өргөмж цолгүй эгэлхэн хүмүүн байгаад үрээ тэтгэж явхаас өөр заяагүй. Гэвч хаан болоод хатан болоод байгаа үн өчигт доороо хураасан олон дээдхэ шүтэх сэтгэл итгэлтэй байж цогцолдог. Мөн төгшүүлье гэж санаа өгөө байтал доотх нь хуралдаж толгоогоо тохоочсон байхад хаашаа зогтох вэ гэдэг ял Кавлай хаанд ногцсон юм. Энэ учраа ариг бүхэд хэлэхэд санаа өгөө байхын дор ах танд өдийтэй хаан суухад доотхоо захирч чадахгүй дороо болно гэж юу байх вэ? Гэх үгээр эдсэн гин. Иймд ч тус тусын замаар явъя. Тугт төрөө тус тустай байгуулъя. Хэн өндөр сүлдэнд мандаж чадна, түүнийг түмэн олон тахтугай гэд. Эвлэрсэн улсын эрхүү хоёр хан төрсөн түүхтэй. Олны олзоор хуралцсан учигт эр нөхөр болох Кавлай хааны төр илүүтэй хүчрхэг болоод байсан чиг дотроо барьцаа болсон сүлжилтлэр баараггүй их цухалдaltaй байна. Нэгнээ дөнгөсөн нэргүй олон сайдууд бие биеэ барьцаалсан бэлэггүй олон улсууд тэдний жишг болсон тэрхэн дотор хаттын дунд гагц Монгол хатан болох Чимбай хатан өөрийн бидээ түшиг хувь араншиндаа нүмер болгож их хаттын огсаанаас намтайг тэр жил эрхэм хатан бэж болгон авчиржээ. 7 ондоо хатан, 7 ондоо улс, 8 дахь хатан болж би ирж байсан юм. Ингэснээр хаттын суудал дотор Монголтны тоо ихсэний хариуд Монголын хүч ихсэж, Монголтны үгийг илүүтэй сонсох гэх сэтгхүйтэй болно. Барьцаалагдж байсныгаа барьцаагүй нэгнийхээ үгээр сонсохоор чөлөө болгож намтайг тэнд оруулж өгөв. Өчигтэй бибээр хонгороо дутгийн их сайдын охин ураг отчгон ноёноос улбаа сууртай. Ботохон удгүй хэдэн Монгол хатан болсон бай. Наби хатан 2 Монгол хатан болно. Энэхэн байдлаараа давуутай хүч болж дарлагдсан Монгол хатанд нүмер болохоор ирсэн болно. Уурдүй ухаан хатны суу залиар Чимбай хатан өөрийн талын Монгол сайд ноёдыг тэнд хурааж түүхнүүлж дийлжээ. Барьцаадагдсан энэхэн амьдралаа багхан ухаан суу залиар хүч болгож чаджээ.
Нэгэнтээ уул болсон төрийн төлөө ариг бүх хаан ирээд ингэж хэлсэн юм. Чамайг дагах нь намайг дагахаас арвин байна юм. Тиймээс энэ самуун байдлыг өтөр зогсоож би чамайг дагая. Гагцхүү чи өөрийг дагахстыг хамгаалж дийлнэ үү гэж Кавла ахаас асуусан юм. Яг тэрхүү учигт би дэрэгдэн найсан. Кавла хаан тэгэхэд нэгэнтээ би жолоо алдалтын учгаар хаан болоод өдийд суучихжээ. Жолоогүй төмөн минь өөр өөрийн санахаар зүвийг сэтгэж байна. Монгол үзэлтэн бол энд эрх мэдлийн төвд байдаг сүүдэр шиний хүүхэд адил өгөөд түүний ард уцаар хөдлөж уяагаар үзүүлдэг түмэнтэй болчихож энэхүү цагт чи намайг тулъя гэвэл бэрх болно. Чи хаан болтугай. Харин би чамд дагаар орж өвдөх сөхөрч бууж өгье гэж хэлсэн юм. Энэ учралдоор ариг бүх хаан боломгүй дагуул олны сүдрээсээ хамаарад ахтай хаан бол бүлийн хөвлөнөөс бүлтэж унснараа ч биеэр та ах хүлээ. Иймээс зүй ёсоор Монгол ухаанаар би таныг дагах нь зөв. Хөрсдөд хөлд орсноороо ч тэр хүмүүний цусан нүжийг анхаарснараа ч тэр хүмүүн олныг дагуулснараа ч тэр ах та сүр бараатай билээ. Иймээс арга сэдэж та зүйг олтугай гэж. Энэ болтол ариг бүх хаан Кавла хаан хоёр бие биетэйгээ муудалцах нэрийгээр эд мөнгийг ар Монгол, суурин Монгол руугаа говшуулж явуулдаг байсан юм. Гэтэл сүүлийн дайнаар бидний энэ нууц ивент тэтгэлэг бидний албаар ялагддаг байсан нь ноёдын нүдэнд баригдаад яалтчгүй бид Монгол цэргийнхээ цусыг үзчихсэн юм. Иймээс энэ л үеэр төгсгөе. Цаашид Монголыг хүйс тэмтрэх аюул нөмөрхөн гэж эмээгээд энэ л дайны үрээр учиг юуг сэлхийн тулд нэг тийш нь болгох хэрэгцээ гарсан. Муудалцсан хоёр хааны дүрээр явж байгаад Монголынхаа талыг ялуулаад дагаар орчихъя гэх бодол боломгүй болж ирсэн юм. Ариг бүхийг албаар олон танд ялуулж байгаад Ана Кавла ялагдаад тэнд ариг бүхийг толгой хаан болгочихъя гэх явдал ил болсон тул ингэж боломгүй болов. Иймээс өөр арга сэдэхийн тулд ялсан байтал, хүчтэй байтал Кавла хаан болохгүй бол ард түмэн ноёд түшмэд эзэлсэн тэр том ус эргээд нүдэнд хийсэх хамхуул лугай адил очинд авалцах хуурай өвс лугай адил өгөрөх аюул ирсэн тул ариг бүх бууж өгч Кавла хаан түмний хаан болсон. Аргаа мэдэхгүй тэмүүлэлээ тодорхойлоогүй хаан болоод тэр их орон зайг нөхөхийн тулд тэнгэр дээд эцэг өвгдийн сургаалаас ахуулаад тэртээ бурхан шашин мөргөд сайд мэдлэгтэн зурхаач бүхнийг бараатгаас өр барьц үгүй тэмтрэл үгүй болсон. Иймээс Чимба хатан номтын өргөөг тэгшилж бөөртэй хатны хурааж Иесу болон Иесу гүн хатны яравжуулж сорхогтон хатнаар аюулаас зайлж чадсан энэ л судар бидний чиглэгчиг болсон билээ. Гэвч тайлж уншихад бэрх нүүж хөтлөхөд нүүдлийн олон гарцад шатаж устгагдах аюултай. Иймээс нүүдэлчний соёлыг суумал түмэнд тулхан хэлэхэд бэрхтэй байлаа. Эндээс нүүдлийн соёлыг даяашруулъя гэдэг анхны сэрхий гарсан юм. Гэтэл олон мянган хүмүүн амт нанхиад усыг нүүдлийн соёлоор тижээж чадахгүй. Тэд амуу будаагаал авч байхгүй бол олныг тижээж дийлэхгүй нь тодорхой. Монгол түмэн бол уужим нутагт цөөхүүл амьдарч буй нүүдлийн соёлоор бадардаг болсон. Алтан болоод сүн, хам болоод дагуур усууд багшран сууцгааж амуу будаагаараа тижээгддэг. Тиймээс энэ хоёр яавч бие биедээ дүүцэж нүүдлийн соёлоор бадарна гэж байхгүй. Энэ л учраас тус тусын бүсдлийн цааз гаргаж их засаг буюу их ясаагаараа бүсчлэн хувааж хөг ижил сүлбэл нэгний дутууг нөгөөд арилжах хэлбэрээр тэгшилбэл зүйтэй гэдгийг сэтгэсэн мэлээ. Иймээс ар улс, өвөр улс, хажуу улсуудыг эрхлэх аж ахуйгаар нь нутаг заасан. Эндээ тохируулсан төрийн бодлогыг нь авч төрийн ноён нуруу нь ийм болсон юм. Бидний үед дөнгөж хөлөө анхлан гიშгэж байсан тул хойштын хатад хэр зөв бодлого барьсны улыг тодлох үзье. Амьд ахуйд нь миний зовлон юу хэмээвэл хэрвээ бүсийг хамаарсан Монгол ноён байх аваас түүний доотх нь дэрэгдэх нь
тэр улсуудын толгой хуучин сайд ноёд байх нь олонтоо. Тэдний улбаалж ирсэн ёс бус авирыг бид засах үед өнөхөө бэрх байсан. Мөн улбаалан төрөх энэ уул суурийг авах хүүд үрсийг заавал өөрсдөөсөө зайлуулна. Тэд монголчууд шиг эвлэж андын гэрээгээр үйл хийхгүй. Харин биеэ барьцаалж ясаа хазалцаж байж үйл хийдэг. Би үүнийг хийсэн бол чи үүнийгээ өг. Үүнийг чинь авна гэж дайрах дайсагнал дунд үйл хийсэн тул эзэн Чингис хаан шиг арвинтай их хураар үйл хийж чадахгүй. Үргэлж хөшүүрэхтэй хөшөнгөтэйгөр багхан ярдаг нохоод хазуулсан лугаа адил янаглан хөдөлжил байсан түр. Тэд зүгээрч байхгүй аливаа эрх мэдлийг өөрт авах гэж зүйтэй хідэн сайд руу үзүүр мэс хутгаад л зөв буруу хоёрын дэнсийг буруутайд тайлж зүтгэцгэн. Энэ буруу сэрхөөг хэрхэн яаж цаазалж засаглахыг ухах үед бэрх он жилүүдийг туулсан. Толгойг нь авчихгүй яасан бэ гэж та нар хэлж магад. Тэгвэл хүмүүн төрлөختний 3 хүмүүний хоёрын толгойг авах хэрэгтэй байсан цаг үе шүү дээ. Бүгдийнх нь сэрхүү тийм байхад яаж бүлээн цусаар эвлүүлж мандан бадарлыг үзүүлэх вэ гэдэг хэцүүтэй байсныг ухаарах хэрэгтэй. Энд нэг л арга байсан нь юу хэмээвэл оройн дэд их засаг хуулийг бүх оронд хэвшүүлсэн 10 жигчид эренбэлсэн их ясаа хууль болно. Үүнийг эмхлэхэд бид бүх насаа зориулсан юм. Ард тус тусын онцлог асуудал бэрхшээлийг тайлах нийт хүмүүн төрлөختнийг нийвтер болгоход хэрэгтэйг ойлгохч бай, ойлгохгүйч бай, дагаж байхад зөвдөх их засгийг гаргах гэж тэмцрэхтэй бүхий л мэдлэгээ шавхан гаргаж шалгасан төвхтэй. Нүүдэлчин соёл зассан хууль цааз нь нүдэггүй олонд сууршихын тулд шорон үгүй, цагдал үгүй, тамлал үгүй байлгах ямар засаг гаргавал зүйтэй байх вэ? Эзэлж асан олон орны бурхан шашныг нь гутаачихгүй, бузар нүглийг нь дарс хийгээд нийтээрээ засаглаж явах. Тэрхүү их засаг хуулийг хэрхэн яаж гаргах вэ гэдэг тэмдрэл байсан юм. Хуулийн дэгийг гаргавал эзэн дээцээс өмнө цааз хууль байсан. Эзэн дээцийн үед их засаг нь байна. Харин Кавлай хаан түүнээс хойшид ясаа хууль болно. Их ясаа хууль энэ нь яс хууль гэж байгаа юм. Үүнээс салбарлаж олон орондоо тохирох хуулийг хэрэглэдэг тул яс хууль буюу яс хуулийг зэтгсэн. Засаг хуулийг отгийн онцлог тохируулж яс болгож босгосон шинэ хууль гэсэн үг. Богшиж байвч, задарч байвч, бүлээцэж байвч, даарч байвч энэ л хуулийг даахад нүүх мал, нүгэлт хүмүүн, уул ус, ургамал амтан их өрн 6 зүйлийг бадруулдаггүй юм аа гэхэд хохируулдаггүй байх хуулийг гаргаж чадсан бид. Их засаг хууль бол бадруулах хууль, харин ясаа хууль бол ядаж хохирлыг цаазлах хууль. Иймд аюулыг бид өөрсдөө өөрч ар Монголдо нүглээс хол амьдрах эрхчлөөг олгож нүглээ энд хэрхэн яаж хориглож аж төрөх вэ гэдгээс сэтгэж энэ л орон зайд бусдад дөнгөлөгдөж аж төрсөн ийм л ихэс язгуур нэрт хүүхэлдэй нарын домог юм. За өчиг зүйл минь энэ үлээ. Аянгот Кавлай хаан хувь хүнийхээ хувьд ямар шүү хүн байсан бэ? Наби хатан. Зөөлөн хүмүүс байсан. Зөөлөнж учгаас ах トゥ дөрвөн ирээс элэг тэмдрүүл хүүхэлдэй болсон гэмтэй. Аянгот хэний хүүхэлдэй болсон гэж Наби хатан 6 улсын хүүхэлдэй. Аянгот яаж 6 улсын? Тэдний сайд нарын хүүхэлдэй болсон гэж үү? Уг нь миний бодлоор монголчууд тэднийг эзэлчихсэн, хаан нь олчихсан. Тэгээд хаан юм чинь тэг инг гэхэд л юмыг нь хийлгмээр юм. Наби хатан чи хаан байж үзээгүй учраас тэгж байна. Ботохон удгүй. Тэр бүх улстай тохирч тохируулж харьцах гээд яваад байсан гэсэн үг үү? Наби хатан тийм бишээ. Тохируулж харьцах тухай биш. Ботохон удгүй. Атгандаа байлгахын тулд тэдний эрх ашигт нийцсэн бодлого барих. Тэгж болгож болох уу? Наби хатан эрх ашигт нийцнэ гэдэг нь өөрөө тэдний хүүхэлдэй болоод байгаа юм аа. Хэрвээ гагц Монголоо бадраагаад байвал тэр улс будаа тариагаа алдаад буман ард нь өлсөд унана шүү дээ.
Тэгвэл тэдний будаа тариаг эрхэмлэхээр тэнд байдаг ноёд, сайд, албатууд уударч давраад орог хангааруу дайраад тариа тарих гээд унна. Энэ хоёрын тэнцвэрийн дунд аж төрөх гэж зовсон юм. Хаан гэхээр л тэрийг тэг гэсний төлөө үйл хийжигдэг гэж санана уу? Эрхээ эдэлсний дараа болдог зүйл. Эхлээд энэ эрхийг олж авахын тулд хүмүүнтэй, хүчтэнтэй, мөрөөдтэй өвөө аваагаа тэнцүүлж байж тэр эрхийг эдэлдэг юм. Тухайлбал энэ улс надад газар гаргаж өгч чадна. Гэвч надаас хүсэх хүсэмжтэй. Энэ улс надад цэрэг гаргаж өгч чадна. Гэвч надаас хүсэх хүсэмжтэй. Энэ улс надад хүнс гаргаж өгч чадна. Гэвч ондоо бас нэг хүсэлтэй. Энэ бүхнийг хэрэглэгдэх, зохицуулах чадамжтай нь хаан болно. Энэ бүхэнд биеэр хаан байхын тулд өгөө авааг тэнцүүлж энэ бүгдийг өөртөө уяглах хэрэгтэй. Тэрэн улс, энэн улс, тэрэн аран бие бие үзэхгүй дайснууд, урдын хүснүүд. Гэвч хааны дор нэгдэнэ. Энэ л уялгалын дунд нэг утас, нэг гар хөлийг энд эрх болгож өгч дүү зүйлийн холбоосороо хүүхэлтэй болсон юм. Чи надад үүнийг өгснөөр би чамд үүнийг өгч чадна. Өөрөөр хэлбэл чи надад газар өгч чадсанаараа би чиний газрыг энээс цэрэг аваад хамгаалж өгье. Ийм л зохицуулалт дээр өөрөө хаан төр тогтдог юм. Аянгат хэтэрхий том газар нутагтай байсан учраас Наби хатан олон үндэстний харгай. Мөнгөн луу удган дэлхийчлэх явцад ямар алдаа гаргасанд бүтлгүй болсон бэ? Наби хатан хамагтай бүтлгүй болгосон явдал нь энд иргэний алдчихсан юм байдал юм. Өөрөөр хэлбэл надад хүч байгаагүй. Учир нь миний төрж өссөн Монгол хүчтэй сайхан байсан. Гэтэл дөрөвний харгайгаар тэр хүчийг алдчихсан учраас ноёдын хамааралт болсон тэр цагийн гай юм. Тийм учраас тэр үед дэлхийчлэх ухаан бүтлгүй болсон юм. Аянгат ирээ алдна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Наби хатан ир буюу манлайлах, жишиглэх чадамж юм. Үлгэр жишээ болох хөг, хүчийг тодорхойлох хар хором хот ирээр манлайлах чадлаа алдсан. Жишиглээд үзүүлээ гэхэд нөгөө жишиг болж байсан ус маань янхантайгаа хутгалдчихсан. Янхан гэдэг нь бузар бухшмлын үүр болчихсон байсан шүү дээ. Ийм учраас энэ жишгийн дагуу хөгжүүлж болохгүй болсон. Түүнийгээ бас цэвэрлэх үйл лайтайгаа хутгалдчихад энэ бузрыг дуурай гэх нь ямар ч дагуулах чиггүй байсан. Хээл хахуул гэсэн үг. Ботохон үдгэн хүчээр далаалгаж чадхаа байсан гэсэн үг үү? Наби хатан чадхаа байсан. Мөнгөн луу үдгэн. Тэгэхээр бид ямар нэг зүйлийг засахын тулд жишиг гаргаж үүний дуурай гэсэн нь илүү дээр гэсэн үг үү? Наби хатан Эзэн Чингис хааны хувьд жишиггүй мөрөөдөл байсан. Бүх хүмүүний мөрөөдлийг уйлгалж зангидаж байсан. Гэтэл өнөө мөрөөдөл чинь жишиг болоод энэ сайхан улс байна гэд гараад ирсний дараа өнөө баг хаадууд маань болох эзэн хааны ач нар хүүд маань гараад ирсэн. Гэтэл яг энэ сайхан мөрөөдлөө дөнгөлөөд бузарт хутгаад хайчихсан. Хүмүүн үзвч яавч сайхан байж чадахгүй. Өнөө мөрөөдлөөсөө хазаачихсан нийхэм гараад ирсэн юм. Тиймээс оройн чиг үзүүрээ алдчихсан учраас хойноосоо дагуулах чиггүй болчихсон нь ирээ алдчихсан гэдэг учиг юм. Тиймээс цаг хугацааг хүлээх, дахиад мөрөөдлөөрөө уялгалаад тэрийгэ алдахгүй дэлхийчлэх мандахаас өөр арга үгүй болсон юм. Монголчууд мөрөөдлөөрөө нэгдэж чаддаг даваатай. Бусад нүжтэн мөрөөдлөөрөө нэгддэггүй, жишгээр нэгддэг онцлогтой. Энэ нь ул эсийн ялгаа байна. Бид бол өөрсдөө оргуугээс ортой болгож амьдардаг нүүхийн нийгэмтэй ардууд. Юу ч үгүйгээс юмтай болж чаддаг. Юмтай байж байгаад юу ч үгүй хоосорсон ч амиа эвгэгддэггүй ардууд. Энэ нь биднийг мөрөөдөлд зангилж чаддаг хүч юм. Энүүгээр байгуулсан агуу гоог бусад хүн улсад жишиглэн үзүүлж гялтгануулж тэрүүгээрээ бусдын анхаарал сэрхүйд нөлөөлж засдаг засагтнууд юм. Гэвч өнөө мандуулж байсан туг маань цустай холилдоод дүрээ алдчихсан тул эргүү болчихсон гэдэг чинь тэр юм. Агиж тэр мөрөөдлөөр яаж уйлгалж сайхан төрийг гаргах вэ гэдэг нь
Өнөө бие биетэйгээ барьцалдах торлогоосоо гарахаас өөр арга байхгүй болчихсон юм. Мөнгөн л уудгүй. Мөрөөдлөөр нэгтгэхэд бас их хүч орсон. Одоо бидэнд тийм л хүч хэрэгтэй болох нэ дээ. Тийм үү? Наби хатан. Тийм ээ. Гэхдээ монголчууд дотроо амархан бүтдэг юм. Харин дэлхий дахнаар нь ярихад заавал тодлох жишг байж гарч ирдэг юм. Ингэж амьдрч болдсон байна гэдэг жишг тогтож байж дэлхийчилж чаддаг. Мөнгөн л уудгүй. Тэгвэл гэрлийн өргөөний бид мөрөөдлөөр нэгтгэхийн суурийг тавиад дэлхийчлэх замыг нь засаад л ингэж бол мөнгоё. Наби хата. Та нарын мөрөөдөл хэр хурдан багцарч чадна, тэр л хурдан болно. Энэ насандаа багцлаад та нар жишгийг нь гаргаад ирж болно. Гагцхүү хүмүүн бүхний хүсэл мөрөөдөл нэг л чиг дээр төвлөрч чадахын цагт энэ зүйл жишг болоод гараад ирж чаддаг. Харин түүнийг бусдад дэлхийчлэх гол болгохын тулд түүнийг хадгалж байх нь чухал юм. Өмнө нь бол хадгалж чадаагүй дээ. Түүнийг хадгалах, хамгаалах албагүй гэж сэтгэсэндээ энэ бол бүгдийн мөрөөдөл гэж итгэсэндээ алдчихсан юм. Учир нь дөргөнч үүнийг мөрөөднө гэж сэтгэж байсанд алдаа нь байсан юм. Учир нь түүнийг хүсдэггүй хүмүүн хүсдэггүй бүлэг байдаг. Тэр үед хит гэгэрэл ярьж байгаад харыг мартчихсан. Тэрэн хүртэл жаргахыг хүсдэг гэж ботсон. Мөнгөн л уудгүй. Тэрэнгийн жаргал бидний жаргалтай адилхан гэж бодчихсон гэж үү? Наби хатан. Тийм ээ, адилхан гэж ботсон. Тэр бол сэрхүүн алдаа байсан. Одоо бид тэрэн бол зөвхөн өөрийн төлөө бусдыг хохироогч гэдгийг сансан юм. Өөрөө зовж байсан ч бусдыг зовоож байвал баясаж байдаг гэдгийг ухаарч авсан тул энэ алдааг дахиж юу гэж гаргах вэ? Учир нь тэр цагт тэрэнд хүнлэг хандчихсан юм байна лээ. Эрхийг нь олгоод энэ биенийхээ жаргалыг цогцлоо гэд нэг мөрөөдөлтөй хамтдаа авч үзтэл бусдын зовлонгоор жаргал хийдэг тэр нь зин арилаагүй. Мөнгөн л уудгүй. Гэхдээ тэрингээ танихгүй байсан шүү дээ. Таниагүй үсттэй. Наби хатан. Таньж байсан ч ижил мөрөөдөлтэй жаргахыг хүсдэг гэдэгт хит итгэлтэй байсан юм. Мөнгөн л уудгүй. Дөрвөн хатныг таниагүй байсан юм биш үү? Наби хатан. Таниагүй байж болно. Ер нь таних тулд эхлээд сэрэмжлэх хэрэгтэй байдığım байна. Учир нь бүхний хүсэл ижилхэн тэрэн байгаад хамгийн дорд хүмүүнч бай, бурхан байгаад дээд тэнгэрч бай. Яг үүнийг л хүснэ. Энэ бол үнэхээр агуу гоо гэд итгэжсэн учраас л ямар ч сэрэмж байгаагүй тэр үеийн үзэл юм. Бүгд үүнийг хүсдэг, бүгд ийм байх ёстой гэд түгээмэл сэрхүүн өөрөө сэрэмж алддаг. Гэтэл маш багахан ерөөсөө орчлон дэлхий дээр ганцхан хүмүүний тэгхийг хүсдэггүй хүсэл энэ хүслийг мөрөөдлийг минь түлхэж хайдаг. Бүгд ижилхэн хүсэлтэй байдаггүй ч энэ бол дийлэн хүсэл мөн. Гэхдээ тэр орон зайд багтдаггүй орон зай хүсэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нэн чухал. Нүүдлийн соёлоор бадраад байлаа гэхэд нүмэл ардал тэндээ жаргана. Будаачин ардууд тариа будаагаа алдах, мал ирж тариа алдуулах зэрэг лугай адил эсрэгцэн харна. Үүнийг бид умарччихсан. Үзэж туусны харгай гэж энэ. Өвгдийн хэлснийг зөвхөн өөрийнхөө үзэж харсан орон зайд л тайлж чаддаг. Энэ бол бидний хязгаар, хүмүүний хязгаар. Хичнээн гоог хэлж чадсан ч бид зөвхөн өөрийн туулж мэдсний хүрээнд л тайлж чаддаг. Тиймээс яг л тэр алдаа тэр үед гарсан. Энэ алдаа энэ үед ч бас гарна. Арайтай илүү гүйтсэн нь агуу гоогоор тайлж, багтай нь балагтай багаар туусныхаа хэмжээгээр л тайлж байд юм. Тиймээс хүслийг багцлаа гэхэд хүмүүний бүх хүслийг багцлж чадахгүй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тэр үед бол бид бүгдийнхээ хүслийг бүл болгож чадчихлаа. Бүгд үүнийг хүсдэг. Ерөөсөө л энэ юм байна гэж сэтгэж байсан. Гэхдээ бидний 9 хүсэл багцарсан хүсэл дотоод задрагаагаараа цааш задрахаараа юу байдаг вэ гэдгээ таньж тайлж чадаагүй. Ариун эдийг үзээд энэ идэл байна гэх сэтгэхүйгээсээс
нэг бүрчлэн үүний онцлогийг ажиж байгаагүй. Ийм л сэтгэхүйднүүд. Бидний хувьд энэ нь жижигхэн яг л ижилхэн хэрэглэгддэг. Яг ижилхэн үйлдэлүүдийг хийдэг гээд юугаараа ялгаатай юр анзаардаггүйгээсээ алдсан юм. Бүр өнгөн хүртэл ижилхэн байгаа энэ хоёр өргөн бүдүүнийг юунд тохируулж хийснийг ухахгүй. Юу агуулад нэг нь том, юу агуулад нөгөөх нь жижиг байдаг нь хүмүүний урд үгээс хамаарч гэж сэтгэсэн. Урд үе муутанд барахар бүдүүнийг хийжээ. Урд үе сайтн нь ийм нимгэн сайхныг хийчихжээ гэх зэрэгтэй байсан. Тэгэхэд гагц үүнийг биш, өргөнийг нь хүсдэг орон зай байдгийг дутуу тооцсон юм. Мөнгөн луудгун 950 сэрх үед энэ анхааруулга алдсан юмнууд байгаа юу? Наби хатан байна. Тэгэж алдсан учраас 950 сэрхүүг тэмтэрсэн юм. Алдаан дээрээсээ тэмтэрч олсон юм. Алдчихсан учраас энэ сэрхүүнүүд яагаад ажиллаад байна гэдгийг тэгж тэмтэрсэн юм. Одоо мөр болох үйл гэвэл 950 сэрхүү. Ингээд л гэгэрэл нэмэгдээд байгаа юм. Тэр үед бид ийм сэрхүү байна гэд зөвхөн тоолоод байсан бол өнөөдөр мөр болгоно. Тэгээд эндээс бас юу дутчих вэ гэдгээс дараагийн гэгэрэл гарч ирэх юм. Гэхдээ цаг үе өнгөрч байна. Өнөөдөр сэлэн бариад гадаа орилж гарч ирээд толгой цавччих хүмүүн байхгүй байна. Тэр цагийг өртөөлөд гараад ирсэн нь өнөөгийн хэм юм. Тэгэхэд цаашаа амьдрахын тулд бидэнд илүү туулж мэдэх орон зай хэрэгтэй байна юм. Гэхдээ Монгол түмэн бол тосож бэлтгэдэг ардууд. Өнөөдрийг бид тосож бэлдээд 950 сэрхүүг тоочсон, хэрэглэхэд бэлэн болгосон. Та нар хэрэглээд дараа юу хэрэгтэй болохыг бас тооцож гаргаж хэрэглэхэд бэлэн болгох ёстой. Яг өвлийн ичээ бэлтгэдэг шиг, борц хатаамшаа зихтэх шиг, гэр дулаалгаа зихтэх шиг энэ нийгмийн хувьсгалд бэлтгэх хэрэгтэй. Одоо бол урин цаг ирж байна. Хэрэглэж амьдрахад болно. Харин өвлийн цаг хүсээгүй ирэх л болно. Тэр цаг эхэлж байхад үдлэхийг яриад яах вэ? Эхлээд туулаад үзчих. Намрын сэрүүн ирээд хяруу унахын цагаар л хэрхэн бэлтгэхээ сэдэгтэн. Аянгат Чимбай хатныг дарлагдаж байсан хатан гэж ярьдаг. Бусад гадаад хатад байхад яаж тэмцэж их хатан болсон бэ? Дотор нь их тэмцэл болсон гэж төсөөлж байна. Наби хатан. Тийм ээ. Нэгдүгээрт Чимбай хатны хувь онцлог бол сүлэлддэггүй, сүжирдэггүй хааштай. Тиймээс бусад ноёд хаттаас зайгаа барьдаг тулдаа эрх мэдэл тэр хүмүүнд олддоггүй. Гэвч түүний ураар дутагдах, түүний хаанд нөлөөлөх чадамжаар дутагдах Монгол сайдууд хаан өөрөө түүнийг бусад хатнаас эрхэмлэж нэр хүнд өөрөө өсөх гэдэг шиг тийм л зүйл болсон юм. Хоёрдугаарт хувь хүмүүний онцлогоос болоод тэгтлээ бусадтай дотн харьцдаггүй. Өөрт тааламжтай цөөн хэдэн мөргөд цэцэнтэй ойр ханддаг тул бусдын гэдэг орон зайг нөхөх хэрэгцээ гарсан юм. Чимбай хатан бол хавчигдмал орон зайд дархан хэрэгтэй хатан. Тэр далай ухаан нь бүгдэд хүнлэгдэн бишрэгдэнэ. Гэвч тэр хүмүүнтэй байн харьцаж болохгүй. Бурхан шиг хатан учраас бусадтай харилцах орон зайг зохицуулах, төвшөтгөх, ар болоод урыг тэгшлэгчид хэрэгтэй болно. Бусад хаттын хувьд бол улс гэдэг үзлээрээ хаагдмал харилцаатай. Хэрвээ энэнд би тусалчих бол манай улс ингэчхэн гих учраас би маш их хоригтой. Тэнд бол Монгол угсааны хүмүүн л бүх улстай харилцаж чадах учраас дахин нэг Монгол хатныг авч уйдаг хийж байгаа юм. 3 дугаарт Чимбай хатан маань өөрөө ийм хаагдмал учраас уйлгын хатан хэрэг болоод намайг сонгожээ. Харамсалтай нь уйлгын онолтой үзэсгэлэнтэй бүсгүй олдсонгүй. Аянгат ойлголоо. Хувь хүмүүний зожиг чанар байжээ. Өөрөө өндөр чадвартай хэрн олон хүмүүнтэй яриад байх дургүй учраас түүнийг нь холбож өгөх өөр нэг хүмүүн хэрэг болсон юм байна. Харин та бол хүмүүний аргыг олдог, мэдлэгтэй, сэргэлэн олон хүмүүнтэй харилцаж чаддаг гэсэн үг үү? Наби хатан. Олонтой харилцаж чаднаа.
төрөлхийн авьяас огоо уул биеэрээ ажил зохицуулж чаддаг хүмүүн байд юм. Гэтэл энэ нь эм хүмүүнд төлөвшөхөд бэрх. 8 панцчин байвал их хурдан суралцдагч. Гэртээ энэ их ямбанд суралцсан охид хүүхнүүдэд бол төвшгөд бэрх. Гэвч агуугоо болж манай эцэг төрийн өмнөөс харилцаж зөвлөгөө өгдөг төрийн их зөвлөх байсан тул эцгээ дагаад би ямартайч хүмүүнтэй харилцаж тэр хүмүүнд ямар зөвлөгөө өгөхийг эцгээсээ дуурайн тодлон суралцсан. Иршүүд нэгэн бүсгүй билээ. Их минь баг ахуйд өөд болоод эцэг минь 2 тулга цай чанах тогоо 2-той л үлдсэн юм. Тийм учраас айлын гэрт толгой хоргодож хэдийтэй өндөр мэдлэлтэн ноён байсан ч гэсэн өөрийн гэсэн эдтэй байхаас төтгөлцдөг байсан. Учир нь өнөөдөр би Монголд байгаад дараа нь Алтайд аваад явчихаас хойш энд гэр төхнүүлээд яадам гих сэрхүйтэй. Мориндэл майхан хоёрын дунд л амьдардаг тийм хүмүүний тэл би өссөн. Гойж гоодох гооцтон болохыг ерөөс оролцсонгүй. Майханд хоноглож гэрт тухлаагүй учраас сайр болоод 5-2-т идэгдчихжээ. Аянгат таныг хэрхэн сонгож авсан бэ? Наби хатан. Миний эцгийг Кавлай хаан урьж залаад эцэг хааны үеэс та суралцаж өнөө замбад зөвлөх болж өргөмжт нэгэн болжээ гэд дагуулхад би тэнд 16 настай хүүхэн эцгээ дагаад явж байлаа. Ингээд Чимбахт намайг ир биш эм хүмүүс байгааг харчихжээ. Би гадны халдлага товтлогооноос хамгаалаад иршүүд хувцастай үсээ жөнгөлөн бооно. Гэвч намайг хөхтөө байгааг анзаарчээ. Гай болж би дэлхийгээр дүүрэн хөхтөө. Хээ. Дэлэнгээр их урайтай байсан юм. Тиймээс яаж ч баглаад үүнийгээ нууж чадхааргүй том учраас баригдсан бололтой. Би албаар дарж гүзээ шиг унжуулдаг байсан тул эм хүмүүний зүсээ алдсан юм аа. Хээ. Уул нь хатан хүмүүн чинь хөхөө өргөж сойх ёстой байтал би чинь ир болохын тулд хөхөө гүзээ болгож доош нь дарсаар байгаад муухай болгочихсон. Тийм бидтэй эм байвал элдв ирчүүд татаж хоргоогоод төвхтэй гэж бодоод босоогоор хүртэл шээж суртлаа хичээсэн шүү. Ингээд эцэг минь 3 сар бичиг цэгцэлж ордонд хэрхэн яаж судрын хадгаламж хийхийг зөвлөсөн юм. Тэр оронд тийм туршлага байдаг, тэгж чийгээс хамгаалдаг гэх мэт болон эд агуурс хадгалах зөвлөгөөг эцгийг минь дагаж үйлдүүлж, хийлгүүлж, эхийг нь тавиулчгаад цааш хөвшүүлдэг байсан. Эцэг маань эрт цагаасаа хаан хаттын судрыг лааны тосоор бүрж, удаан хадгалахыг дааж, бага залуу байхад эцгээсээ олбаалж сурснаа бөөртэй хатанд аваачиж өгч, зааж үйлдүүлснийг нь үнэлдэг байсан гэдэг. Бөөртэй хатны бусад жижиг ордуудын ном суудрыг тэгшлэх үйлэнд эцэг минь зараалдаж байгаад алдаршжээ. Тэндээс хойш Чимбахтан намайг ажжээ. Үе бол баалан бичиг хадгалах нарийн нууц аргыг аав минь эзэмссэн байсан юм. Би айлын отгоо охин. Их минь отхон намайг гаргаад байх ах үед миний дээр 2 бага ах, түүний дээр 2 их ах байна. 2 их ах маань дайнд яваад хөнөөгдөж, их маань бас дайны үед самууруулж 2-ын 2 хүүдтэйгээ өөд болсон. Их минь намайг шатаж байгаа хөсөгнөөс шидсэн тулдаа би амьд үлдсэн гэж хэлнэ. Харин нөгөө 2 балчраа аврах гэж арай том учраас зүүгдж зулхаалдаж байгаад хамтдаа шатаж өөд болсон гин. Энэ хөрөг хөх тойрмөстэд их намтын өргөө судрыг шатааж самун үссэн тэр цагт болжээ. Аянгат бүртээ хатныг хорлох үед болсон юм байна. Наби хатан тийм ээ. Эцэг минь эхнэрийнхээ хухаа ясыг бариад уйлж байхад дэрсэн дунд хүүхэд уйлах шиг болоход өөрийнх нь дардас тамгыг өлгийнх нь бүсэнд уйсан хүүхэд нэг мөрөө мулталчихсан, хавиргаа хугалчихсан хэвтэж байсан нь би гин. Аянгат тэгвэл таал ганцаараа тэндээс үлдсэн байх нэ. Наби хатан мэдэмгүй. Ингээд тэр уйлах охиноо олоод ёстой игмээсээ салгахгүй өсгсөн. Мөрөн мултарсан, хавирга нь хугарсан намайг хөгж чадахгүй байхад өсгөж тэнхрүүлж өөдөө болгосон юм. Нэг ийм амьд үлдсэн домогтой хүмүүс байна.
Бодоохон үдгүн. Та Монгол хүүхдүүдийг сургасан талаараа дэлгэрүүлж ярьж өгнө үү? Наби хатан. Би хатан болоод нуган хөвгнээ гаргахад ёсороо их хатан авчихсан юм. Өөрөөр хэлбэл нахиад хатан. Ингээд Чимбай хатны эхний хөвгнийг ч авсан гинэм. Гэтэл тэр даруйдаа 2 хөвгөн маань өөд болчихсон тул ахиж тэр ёсыг дахаа байсан. Хамгийн дээд талын хатан авч болдог бол хамгийн багадаа захируулъя гэд Кавла хаан зарлиг гаргаад би олон орны хаан хөвгүүдийг хүмүүжүүлэх болсон. Уул нь бол хамгийн ихэнд авсан их хатан дэрэгдээ авч өсгөж хүмүүжүүлэх ёстой ч хариуцлага алдаж хоёронтой хаан хөвгөн Жононгийн аминд хүрсэн тул тэр эрхээ хасуулсан. Аянгат тэр хятад хатан уу? Наби хатан. Тийм. Намайг очиход их хатан болсон байсан. Утаахан үдгүн. Хааны угсааны Монгол хүүхэд болохоор зориуд хороогод байна уу? Наби хатан. Магад тийм. Тэр нь тэр хатны буруу биш. Илүүтэй санаа явдалтны буруу. Тиймээс эрхийг хасаж намтайд өгч. Ингэж тусгай ордон байгуулад тусгай цэргүүд гаргаж байгаад хамгаалсан. Хүүхдийг хувь хувьд нь цэрэгтэй байлгаж хамгаалсан. Өндөр хамгаалтанд дор үрсийг амьдруулсан. Аянгат Кавла хаан олон их нэртэй байсан уу? Наби хатан. Тийм ээ, 8 гэргийтэй. 8 дахь хатан бибер. Татвар юм гэвэл олон бий. Аянгат хамгийн бага залуу нь байсан уу? Та өөрийгөө гүзээ шиг мемтэй царай муутай гэд байгаа. Тэгээд хаан хүмүүс яаж таныг тоов? Хе. Наби хатан. Хе. Намайг бол ир хүмүүн тоохооргүй байсан. Сайр тавхаа хоёрт ялагдсан хүмүүн гэж хэлээд байхад тэр доор намайг юусоо им хүмүүн гэж хардаггүй байсан. Ир хүмүүнч гэж харахгүй. Доожоогүй мөрөн шувтан инээ тэрэгээд тиймээс би цэрэгт явахгүй эцгээ дагаад л судар зөөгөөд явж байхдаа таарсан тийм л амтаа. Ир хүмүүнч биш, им хүмүүнч биш. Аянгат тэгээ та яаж тоогдсон нь сонирн байш шүү дээ. Наби хатан. Өнгөөр гойдож оогоор ингэсгсний хүрээнд им хүмүүн болоо үсттэй. Сайрыг ялбал им хүмүүн болчихноо. Тавхайг угаавал им хүмүүн болчихлгүй яах вэ? Ямар надад эргэтэн дутуу байсан биш. Аянгат Чимбай хатан таныг хатан ёсонд сургасан юм байна шүү дээ. Гоодох гэдэл. Наби хатан. Би толинд өөрийгөө хүртэл хараагүй шүү. Юусоо тэгэж өсөөгүй. Би ямар дүр төрхтэй байдгаа толинд ч харж үзээгүй өссөн. Аянгат. Тэгээд хатан болчход гой хувцас өмсчгүүд харсан чи ямар байсан бэ? Наби хатан. Толинд өөрийгөө хатан хувцастай анх харчаад би ийм юм байна гэж л бодсон. Өмнөх дүрээ хараагүй учраас харьцуулах сэтгэхүй алга. Хе. Ботахон үдгүн. Таны өсгсөн хүүхдүүдээс алдартай үе залгамжилсан хүмүүс байна уу? Наби хатан. Дараагийн хаадын улс бүгд Монгол сэрхүйтэй болж бүр гүрьөө ээжтэй Монгол эцэгтэй хүүхэд хүртэл монголч чин зөрхтэй болж өссөн нь миний гавьяа гэж бардам хэлнэ. Монгол ээжтэй байна уу? Гүрьөө ээжтэй байна уу? Сартуул ээжтэй байна уу? Хижир ээжтэй байна уу? Түрэг ээжтэй байна уу? Татар ээжтэй байна уу хамаагүй. Энэ зүрх сэтгэлдээ их орон тусгаар тогтноод тэр бүхнээ л тэдэг үр хүүхдийг өсгсөн. Ерөөсөө ялгарлалыг заагаагүй. Тиймээс үүнийг би гавьяа гэж сэтгэдэг юм. Ботахон үдгүн. Танд өөр ингэж тодлох үйл байна уу? Наби хатан. Ярьдаг хүмүүний үйл бага байдаг юм да. Тэнд тийм юм ярьснаас өөр тодломжгүй байдаг юм. Ярьдаг хүмүүс яриагаа сайн хийж бусдын үеийг өнгөлдөг. Би бол Чимбай хатны толтыг өнгөлж байсан алчуурна. Мөнгөн л уудгун. Таныг Чимбай хатан Монголоо бодож уйлгын хатан болгож авчирсан байна. Та уйлгын хатан болохоор тэгж тоогдохоор чадварыг ааваасаа сурсан уу? Наби хатан. Хатан ухааныг эцгээсээ сурсан. Чимбай хатнаас дутуугаа нөхөж авсан. Түүнээс эр хүмүүнээс бүх хатан ухаан гарч ирэмгүй. Тэсвэр төвчээр юуг зөөлж чадах тэр бүх сэрхүү оюун ухааныг Чимбай хатнаас суралцсан.
Огоо уул мөн чанараа бусдыг урин дуудах, оосуу залийг хэрэглэх ухааныг эцгээсээ суралцсан. Гэтэл хатан хүмүүний онцгойрох мөн чанар, төвчих, золих чадамжуудыг Жимбаатнаас суралцсан юм. Тиймээс Жимбаатан ээжтэй гэж хэлж болно. Аянгат таныг сургасан хүмүүс дунд охид байдаг байсан уу? Та тэдэнд хаан хатан ухаан зааж байсан уу? Судар байдаг байсан уу? Юу заадаг байсан бэ? Навиатан. Охид байна, хөвгүүд байна. Жимбаатан хүмүүнд юм тайлбарлахдаа маруухан. Гэхдээ үүнийг тайлбарлаарай гэж багслахтаа бол их сайн. Бэлтгэхийг Жимбаатан хийж, заахыг би хийжээ. Тиймээс бит хоёрыг бас салгаж ойлгоход бэрх. Аянгат. Чаддаг чадгаа нийлүүлээд сайхан төгс болгосон юм байна. Навиатан. Би бол хүмүүн ухаартал жишиглээд олон янзаар хэлчихэж чадна. Жимбаатан ойлгол ойлго, байвал бай. Нэг удаа хэлбэл баруун гэдэг хатан. Иймээс хэцүү. Бид хоёр нийлж бүтэн болж байж нэг хатны дайтай үйл хийдэг юм. Зан төлөвшөхийн тулд туулах амьдрал нэн чухал. Жимбаатан бол ээжийн өврөөр өсөж, хатуужж өссөн. Язгуур сайтын хүмүүнээр хатуужсан хатан. Харин би бэр замбраагүй эрдэмтэн хүмүүнээр зайдан сууж сурсан хатан. Энэ хоёр нийлж байж нэг цул болсон юм. Аянгат. Тэгэхээр бөөртэй хатан бол үүнийг хоёуланг нэгтгсэн байсан уу? Навиатан. Бөө эртэй хатан бол энэ хоёр ухааныг хоёуланг нэгэн биед зогслоосон суутай хатан. Гэтэл түүний дараа тийм охин олзонгүй дээ. Аянгат. Бас бэлтгэлгүй байсан бахалдаа эцэг эхүүд нь Навиатан. Тийм ээ. Аянгат. Дөрвөн хатны үед энэ алдагдчихсан юм уу? Навиатан. Хонгородод сургасан байсан тэр охидын үеийг таслахын тулд гэрт байсан, хатанд сургаж байсан бүх охидыг эргүүлэн татаж татварын болгосон зэргээр нэг их орон зай алдагдчихсан юм аа. Тэгээд тэрийг буцааж төрүүлэхийн тулд хуучныг тэмтэрч байж баг багаар цаашлаад миний үеэс хойш баг багаар сэрсэн юм. Гэхдээ хол тасраагүй учраас ойрхон тэмдрээд олчихно. Айлд хэвшүүлэхэд болохоор байсан. Нэрээ манай дээд эмээ чинь тэгж байсан шүү дээ гэд 3-5 настайдаа ядаж сонсож байсан үлгэр туйс нь ойрхон байсан юм. Гэтэл ээж нь бол татвар юм байсан учраас хэцүү. Ёсноос хазгаа өсчихсөн. Гэтэл эмээгийн үгээр сурсан хүмүүс бол байх. Ийм л нэг юмд хатад болж байсан юм. Бутаахан үдгүн. Кавлай хаанд ямар монгол сайд түшмэд байсан бэ? Навиатан. Олон байна. Кавлай хаан бол маш олныг хурааж цуглуулж олноор тэнцвэрээ олдог байсан юм. Нэгэн барьцаатан гарч ирэхэд нөгөө олныг барьцааны эсрэгт байршуулж байж тэр бүхний цөмд байдаг байсан. Яг дуу тавгийг эргүүлж савхан дээр тогтоодохтой адилхан төрийг тэгж уранж олоодсон хаан тул би хэр халдаахгүй. Тиймээс тэрийг илүү барьсан, энэ илүү барьсан гэхгүй. Түмэн олныг савхан дээр тавг тогтоож эргүүлэх лугай адил тэнцвэрийг олж удирдах чадсан хүмүүс юм. Тэр ур ухаан үнэхээр суутай хатны л бүтээл байж. Бутаахан удгүн. Ариг бүх хааны арга барил чадвар нь ямар вэ? Навиатан. Ойр байж үзээгүй тул мэдэмгүй юм аа. Ямартай ч хэлэх үгнээс нь бодоход их гүн бөгөөд мөртөө хүмүүн лугай адил. Мөн хатуу бөгөөд ширүүн догшин лугай адил. Кавлай хааныг би үгнээс нь сонсоход арай зөөлөн чүчхээс хүмүүний арга ивэнд амархан ордгонч амар мадлагддаггүй байсан. Аянгат. Ариг бүх хаан яаж нас барсан бэ? Кавлай хаан хорлсон гэд яриад байдаг. Навиатан. Үгүй. Кавлай хаан хорлох гэж үйл юр хийсэнгүй. Харин манай талаас эсрэг болоод эерэг санаатай түшмтийн дундаас гарч ирсэн байж болшгүйг өгөөсгөж чадахгүй. Ямартай ч хааныхаа мөн чанараас дүүвэ гэх эрхэмлэх сэтгэл байх тул тийшээгээ хор санаа юр агуулахгүй. Гагцхүү төрийн түшмдээс өөрийн дураар замын бартааг арилгах аргаар зайлуулчихсан байж магадгүйг өгөөсгөхгүй. Хэрвээ тэр баригдсан бол дүүг нь алсан хэрэгээр алуулах байсан.
баригдаагүй учраас магадгүй гэдэг үгээр хэлж байна. Аянгат мөн хааныг тэр үед дайнд явж байгаад халууны өвчнөр нас барсан гэж бичсэн байдаг. Гэтэл та түрүүн хэлэхдээ учир битүүлгэр гэсэн. Наби хатан учир битүүлэг. Учир нь халууны өвчин байлаа гэхэд даруй арга хэмжээ авах аргыг тэнд өгөөдөө хаанаас хойш хөвшөө сурчсан байсан атал мөн хаан дээр тэр халууны өвчин гарч ирэхэд эмчтэйгэн учиг их сонирхон байдаг юм. Би үүнийг мөрлөж бас хардаж байсан учраас ингэж хэлж байгаа юм. Гэхдээ учрыг олсонгүй. Учир нь халууны өвчин гэдгийг сэрэмжлэх гээд бүхэл бүтэн төрөөс их хэмжээний хөрөнгө юмбуу гаргаж судалж мөн түүнийг ангаах аргыг олцоход яагаад хаан дээрээ хэрэглээгүй юм бэ гэдг нь их сонирхон санагддаг юм. Би үүнийг энэ эрх жуух бичгүүдээс ажичхаад хардаж байсан ч гэсэн хатан хүмүүс учраас гүйцэд мөрлөж өмшгөж чадсангүй. Аянгат тухайлбал с жигтэй ямар жуух бичиг байсан бэ? Наби хатан. Харин энэ жуух бичиг байгаа үсттэй. Мөн хаан халууны өвчнөр өөд боллоо гэдэг. Учир нь би өмнөхөнтэй тэр халууны өвчнийг судлах хөрөнгө юмбууны цаас бичгүүдийг тэгшилж байсан юм. Аргыг олсон, төдий мөнгийг тэгж зарцуулсан, эдийн юмбууг ингэж зарцуулсан гэдэг тамгад аруулчаад дараа нэг жуух бичиг ирэхэд тэр гарч ирнэ гэхээр тэд мөнгө говшиж идвүү эсвэл энд хааныг хорлож алвуу гэдэг аль нэг нь болно үсттэй. Тэгээд ирж байгаа жуух бичгийг тэгшилж байдаг нь миний эцэг. Тэр үед би хатан болоогүй гагцхүү ариг бүх хаан Кабле хаан тэдний уулзалт инээ тэрэ дайн самууны үед тэнд шин байгуулагдсан балгасын жуух бичгүүдийг цэгцэлж байсан албанд дөнгөж Чимбэ хатанд ажиглагдаж байсан үе шүү дээ. Тэгээд 9 жил сорсны дараа намайг хатан болгосон юм. Аянгат бас удаан сорсон байна шүү. Наби хатан 9 жил тэнд сайртай байсан юм аа. Хэ. Сайр гэж юу хэлээд байгааг мэдхүү? Ёсгүй авирыг хэлж байгаа шүү. Ёсгүй авир. Иршүүд зангд сайр гэж бид нэрлэдэг юм. Аянгат сайр гэд бахаар нь арсны сайрын байх гэж бодсон штэ. Нави хатан арилшгүй гүн мөртөө балмад авир байна. Чимбэ хатан тэр сайрыг арилгах гэж их зовсон юм аа. Уул нь эрт сурсан бол эрт хатан болох байж л дээ би. Хэ. Ийм гүн сайр байна. Би үүсгэж ичихгүй. Тэр хатан хормойд захирагдахыг сурах гэж үнэхээр их зовсон шүү. Аянгат сорхогтон хатантай та уулзаж байсан уу? Юу гэж бодож байна? Наби хатан. Үгүй, би уулзаж байсангүй. Аянгат гэхдээ түүний талаар тусаж байсан яриа хөрөө? Наби хатан. Өмг байсан аав гих учиг байна. Тэгээд учирч золгох гээд аав явж байхад өөд болчихлоо гэхээр нь бид Кабле хааны шинэ балгас руу явчихсан юм. Нэг авгаа өвчглээ гээд тэр үед чинь санаж бодох юмгүй хатныг ч мэдэхгүй явж байж тээ. Хэ. Мөнгөн луудгун. Кинон дээр дөрвөн хатны тухай гараад байдаг л да. Таны үедээ давхцуулаад Наби хатан. Би дөрвөн хатантай уулзаж байсан. Намтай, цэгцтэй, нэн гоо хатан. Түүний бие авч явах үзэмж, түмэнтэй харилцах чадамж, дайлах цайлах болоод хүмүүний анхаарал санрыг мэлах чадамж, хэрэглэх үгийн гоо үнэнхүү бишрэхвэ. Им хүмүүн болоод ингэж сайхан төрөмгүй яваа гэж уйлж хайлмаар агуу гоо дагн байсан. Гүнжин удгун нилээн хөвшин болчихсон байсан уу? Наби хатан. Хөвшин байсан ч гэсэн түүний гоо үзэсгэлэн нар лугай адил гэрэлтэй. Түүний өнгө төрхөөр илэрхийлэх түүний идэ таваар нь түүний цуглуулж хураасан нь айлч улсад байхгүй агуу тансаг гоо үзэсгэлэн агуулна. Нин сайхан. Аянгат та хүлэг хаантай уулзаж байсан уу? Таныг байхад Кабле хаан дээр ах дүүс нь ирж уулздаг байсан уу? Наби хатан. Ирнэ. Айлтгад юуг нь жуух бичиг бүгдийг нь тэгшлэн. Би ах дүүсийг тийм ил тод муудалсан гэж бодомгүй. Хувийн захиа занаа ихэнтэй ирж тэгшлэн. Хувийн захиа байвал нийтийн захианаас ялгаж орон дотор нүгэн хажууд нь зул барьж байгаад уншуулна. Жуух бичиг ирсний дараа ийм хийхэд алдас хийх гэж байна.
Алтас хийх гэж байсан байна шүү би. Дүү минь тийм бишээ. Мөн л байна да. Энэ л бол миний дүү. Энэ санаагаар энэ явуулга ирж байгаа юм байна гэх зэргээр Кабла хаан ах дүү нарынхаа дунд ивийг барьж уйлээ хийж мөн дайтгаар болоход хүртэл маш их ур чадамжийг гаргаж тэр дунд сэм захиа хийж хүмүүний ам багаар урагдаж эдийн хохирол арвин байхаар тооцож үлддэг байсан. Учир нь бидний эдэлж хэрэглэж байгаа хөрөнгө хүмүүнийх байсан учраас түүнийг ах дүү рүү говшиж өгөх хэрэгтэй. Бид төв худалдааны замыг нь булаагаад авчихсан. Тэд маань худалдаатай холбогдох боломжгүй болсон. Тиймээс худалдааны замаар явж байгаа гой сайхныг нь говшиж өгөх арга сүйвчлэх хэрэгтэй. Энэ бол дайнд ялагдах бол нэг тохиромжтой арга. Тэгээд дээрэмдэхээрээ бид бие биесээ дээрэмдэж дайн боловч нэг талаараа бие биедээ илүү дутууга хуваалцгал арга юм аа. Тэрийг үлдэх гэж л ийм харилцаа холбоотой. Нүүрэн дээрээ илт байлдаад байдаг, ардуураа эд солилцоод байдаг. Тийм л нууц бүлхэн байсан юм аа. Хэ. Аянгат нөгөөдүүлээс адуу мал авах нь шүү дээ. Наби хатан адуу мал авнаа, булга хэрэм үс ноос авнаа, олдохгүй шир бүс авна, дээрэмдээ давчихна. Тэнд нэгэн төрлийн нэгнээ алж болохгүй тэмцээн болно. Миний цэрэг нэг иймэрхүү байна, чиний цэрэг нэг иймэрхүү байна. Энийн дараа жинхэнэ дайн болбол сургалт болно шүү дээ. Ингэж дайтна гэд үзүүлэн тоглоом шиг л юм болноо. Ингээд манайх руу гарч ирвэл манад байгаа ачаа таваарыг булаагаад аваад явна. Манайх дидбэл тэнд байгаа ачаа таваарыг булаагаад аваад явна. Хиний тал тэмцээнд ялна, тэр нь шагналаа авдаг байсан. Тиймээс хоёр тал дайтахын өмнө ариг бүхийн тал, хүлгээгүйн тал өнөө адуу мал булга хэрмээ заавал авч ирнэ. Хэрэв манай тамирчид сайн байгаад бөхөр дийлбэл юмаа аваад нутагтаа ирнэ шүү дээ. Хэ. Аянгат тэгээд тэнд чинь хүмүүн амтан өвтөггүй юм уу? Өхөн үсттэй. Наби хатан өгөхийг хориглоноо. Бутахан удган хэрэлдээд байгаа юм шиг харагдах уу? Наби хатан хүмүүн харахад хэрэлдэх бишээ. Үнэхээр байлтна. Мориноос унгаад амийг нь авахгүй, мөчийг нь хугалж өчөж болно. Тулалдах чадваргүй болгох хэрэгтэй. Тийм бидтэй. Амиа алдаагүй бол тэгээ болоо. Аянгат гэтэл хотоолон гүнжийн нэг дайн дээр яасан гэлээ? Наби хатан бид баригдчихсан юм аа. Жинхнээсээ амиа цусаа гаргаж байлцсан. Өмнө нь бол тэгдэггүй байсан. Бид ингээд дайн хийгээд нөгөө л заншлаараа идээ солилцох гээд явхад тэр дотор цэрэг соличихсан юм. Аянгат хин тийм юм хийснийг нь олсон уу? Наби хатан олсон. Тэгэд юу гэж хэлэх юм бэ? Бид өөрсдөө тиймэрхүү юм хийснээрээ буруутай юм чинь юу гэж хэлэх юм бэ? Нөгөө сайхан ялсан байна. Чамд цол өгье гэдэл суухаас өөр яах юм бэ? Дийлж чадахгүй байсан байна. Чиний цэрэг үнэхээр мундаг юм, хүчтэй юм. Чамайг би баруун гарын сайд болгоё, зүүн гарын сайд болгоё гэд урамшуулж тэтгэхээс өөр юу хийх юм бэ? Булаа илчлэгдэнэ үсттэй. Аянгат нөгөөдүүл мэдсээр байж орсон уу, санамсаргүй орсон уу? Наби хатан санамсаргүй. Аянгат өөр жанжин бас санамсаргүйгээр орсон байх нь. Наби хатан нөгөө талынх хуучных шигээ санаад ирсэн. Энэ удаа манайх ондоосчихсан байсан. Тэгээд 1-2 хүмүүний аим хөнөөгдөөд ирэхэд за энэ хэрэг бишсэн байна гэд даруй бууж өгөөд тугаа унгаачгаа цугтчихсан. Учраа олоогүй тул даруй нутагтаа очиод хаанаасаа асуух хэвээр. Нөгөө Кабла чинь яасан бэ? Занаа нэрчгсэн үү? Яасан гэдэл. Тиймээс олон хүмүүний хохирол гараагүйч яалтч өгөө тугаа орхиод цутаачихсан учраас ариг бүх хан ядагдчихсан нэртэй. Цочор авчихсан. Эндээрч бид буруутай. За ийм л байна. Нөгөө михт михэндээ унана гэдэг шиг л юм болчихсон. Аянгат ариг бүх хаан бууж өгнө гэж ирсэн юм уу? Наби хатан ер нь энэ хэцүү юм байна. Бууж өгье. Албан ёсоор байх ёстой юм байна гэд. Уг нь бол бид ингэж ялагдаж байгаад нэлээд том цэргийн хүчээр тэдний мал, эд хөрөнгө, зэр зэвсэг сайжраад ирэхин цагт эзлэгдэх ёстой байсан юм. Тэр зуур цэргийг нь ингэж эрлэж өгөх байсан. Бид худалдааны зам тээж явдаг учраас эд мөнгөтэй тэнд бол байхгүй. Тийм учраас бид юмаа өгөө тэдний цэргийг тэтгэж байх ёстой байсан. Гэтэл зорилгодоо хүрэхээс өмнө баригдчихсан юм аа. Нүднээ өөр хүмүүнд харагдахаар бол бид хүчгүй цэрэг явуулаад ариг бүх үнэхээр мундаг тулдаа ялаад байсан. Тэгээд бүр эмсэн хүртэл баатар жанжин гэд мандаад ирсэн шүү дээ.
баруун гараараа Баатар цэргийг бүсэлдэг, зүүн гараараа зүст морийг өргөдөг бүсгүйчүүд гараад ирэхээр үнэхээр ялагдахаас өөр янам. Энэ ялагдаж байгаагийн учгаа нуухын тулд бас тэр мэд Баатар бүх охид хүүхнүүдийг үлгэр домог болгож Нянхиадад цууд хараах нь чухал байсан юм. Тэгж байж бид тэнд байгаа цэргүүдэд тэтгэж дараа нь ялагдах нүртэй болно үсттэй. Бүр эмстэй хүртэл ялагдах. Тиймээс энэ нь суумал иргэдэг угаах арга байсан юм. Аянгат ёстой л мэхэндээ болж дээ. Наби хатан тийм ээ. Харин эцэг өвгөд шигээ нин гүн сэтгэж чадалгүйгээр мэхэндээ унсан юм аа. За тэгээд огоовол биерээ би бол удган мудган гэд ойлгохгүй шүү дээ. Ихэс дээдэс эцэг өвгдийн үед бол толгой дараалан удган зайран байсан гэдэг. Тэдний толгой унсны дараа угаа залгаагүй олон. Бид төр барьсан учраас л баларсан. Илэрсэн гэдэл муу нэрээ зүөхөд ичихгүй шүү дээ. Ботохон удган та яагаад угаа залахгүй байсан юм бэ? Ер нь уг байсан уу? Наби хатан. Шалгууж байгаагүй учраас мэдэмгүй. Шахаад л болтугай солиорсон бол байсан л ах гэж итгэчихсэн. Мөнгөн л удган шахаа болчихсон байсан юм уу? Аянгат та шахуулж байгаагүй мүү? Наби хатан. Би шахуулж байгаагүй. Тиймээс надад онгод тэнгэрт тоогдох заяа байгаагүй юм байлгүй дээ. Аянгат. Тэгтээ та одоо онгод болчихсон байна шүү дээ. Та өвчгээд юу гэж утсан бэ? Наби хатан. Жам ясараа үхээд эрлэгт дэнсэж үздэл. Нин сайн сүнс байна. Одоо чамааг дээд тэнгэрт залж онгод болгон соёрхъя. Ирээдүй хожид чи буун. Их зайтай холбогдож өвөг эцэг Чингис хаан шиг тийм их дээд онгоцтой болоод тэдэнтэй хамт үйл хийн гэхээр нь хөөрөөдөл. Тэгжил онгодын өргөнд очсон. Онгодтой хүмүүний сэрхүй, онгодгүй хүмүүний сэрхүйн ялгааг тэнд очиод л мэдэрлээ. Өмнө өөр дээрээ онгод залж байгаад онгод болсон хүмүүн өөрөө шууд онгод болсон хүмүүн хоёрын сэрхүй бас нэг өөр байна.